1945 оны 8 дугаар сарын 14-нд бол Москвад явагдажсэн зөвлөлт толгойд улс ба Хятадын хооронд холбоо найрамд байгуулах тухай энэ хилцээ дуусаж энэ гэрээнд бол гарын үсэг зурсан. За хоёр тал гэрээнд гарын үсэг зурсны дараа зөвлөлт толгойд улс дундад иргэн улсын гадаад явдлын яамдын хооронд бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын асуудлаар бол нот бичиг солилцсон байгаа. За дундад иргэн улсын гадаад явдлын яамнаас ирүүлсэн нот бичигт дундад иргэн улс одоо Монголын ард түмэн өөртөөхөө тусгаар тогтнолыг одоо санал хураалтаараа хүлээн зөвшөөрөх юм бол одоогийн байгаа хэлээр нь энэ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэдгээ бол мэдэгдсэн. За зөвлөлт толгойд улсын гадаад явдлын яамнаас гаргасан нотод бол зөвлөлт толгойд улсын засгийн газар бол бүгд найрамдах Монгол ард улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүртийн байдал тусгаар тогтнолыг одоо хүндэтгэн үзнэ гэдгээ бол мэдэгдсэн. За тэгэхээр зэрэг 45 оны эхэнд бол Америкийн нэгдсэн улс, Англи зэрэг, Орос гэх мэт одоо ийм барууны орнууд бол энэ Монголын одоо нөхцөл байдлыг хэрхэн авах юм бэ гэдэг дээр хоёр хөрштэй бол нэлээд тийм олон зүйлийг бол ярьж уулзалтуудыг хийжсэний нэг нь бол яг энэ 45 оны энэ чөлөөлөх дайны ард дээр бүх нийтийн санал асуулгыг явуулаа. Энэ санал асуулгыг явуулж байж одоо яах нь дэлхийд дахинд Монголыг тусгаар улс гэдэг юм гээд бол бүгдээрээ хүлээн зөвшөөрөх том арга юм аа гэдгийг бол санал болгож ирсэн байдаг. 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түүхэнд бүгд найрамдах Монгол ард улсын иргэд тусгаар тогтнолынхон төлөө бүх нийтийн санал асуулгад идэвхтэй оролцож тусгаар тогтнолоо баталгаажуулсан өдөр хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 6-аас 23 цагийн хооронд явуулсан бөгөөд тухайн үед монголчуудын дунд бичиг үсэг тайлагдсан хүн цөөн байсан тул санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхийн хурууны хээгэр тамгалан баталгаажуулж байжээ. Санал хураалтанд оролцвол зохих 18-аас дээш насны 494,074 иргэн бүртгэгдсэн бөгөөд санал хураалтанд 483,291 хүн оролцож саналаа өгсөн иргэд 100% бүгд найрамдах Монгол ард улсынхаа тусгаар тогтнолоо баталж саналаа өгч татгалзсан нэг ч хүн гараагүй байна. Монголын ард түмэн асар их хүчин чармаалтын дунд 1946 оны 1-р сарын 12-ны өдөр дундад иргэн улсаас бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нот бичгийг хүлээн авчээ.